Монгол Улсын их хурал засгийн газраас гаргасан тогтоол шийдвэр за мөн нийслэлийн засаг дарга болон нийслэлийн менежер холбогдох дээдчдийн байгууллагуудаас гаргаж ирсэн эрх зүйн баримт бичгийг бид нэр 2025 онд хэрхэн хэрэгжүүлж ажиллах вэ? Энийг хэрхэн уйж ард иргэдэд төрийн үйлчилгээ хүргэх вэ гэдэг энэ чиглэлийн хүрээнд явагддаг. За 2025 онд бол хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх энэ том үйл ажиллагаа эхэлж байна. Үүнтэй холбогдуулаад Баянгол дүүрэг Баянгол хот гэдэг энэ концепц руу шилжиж байна. За ингэхлээр дүүргийн нийт 260 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг яаж хүргэх вэ? Ямар байдлаар хүн зурталгүй, чирэгдэл багтаа төрийн үйлчилгээ хурдан шуурхай өргөх вэ? Энэ талаараа удирдлагын зөвлөгөөнөө хийж байгаа маань онцлогтой болж байна. Гэрээ гэдэг маань хоёр талын гэрээ байгуулж байгаа, хоёр талын аль альнийх нь эрх ашиг болон за тэр гэрээгээ хэрхэн дүгнэх үү? Цаашдаа яг энэ ард иргэдийн хүсэж байгаа ёс зүй, ажлын цаг баримтлал, өндөр хариуцлагатай байх тэр зүйлүүд нь бид нэр гэрээндээ тусгаж өгсөн.